Лусын дагин бодит амьдрал дээр байдаг уу? Дэлхий дээр одоо хүртэл хүн төрлөختөн учрыг нь тайлаагүй олон тайлагдшгүй нууцуд байдаг. Тэдний нэг нь үлгэр домогт гардаг биеийнх нь хагасан нэмэлтэй хүнээс хагасан загаснаас бүрдсэн лусын дагин юм. Лусын дагин гэх нэр томьёо эртний грекийн үлгэр домоос түргэн төгсөөр урлаг уран зохиолд бичигдэж эхэлсэн байдаг. Хүүхдийн зохиолуудаараа алдартай Данийн зохиолч Ханс Кристиан Андерсны хүн болохын хүслэн болсон Лусын дагны тухай тууж 1989 онд бяцхан Лусын дагин нэртэйгээр гарсан нь маш олон хүнд хүрсэн билээ. Түүнээс хойш дэлхийн маш олон эцэг эхчүүд охиноо Ариэл гэж нэрлсэн судалгаа байдаг. Түүхэнд Лусын дагинтай таарсан гэх хүмүүсийн яриач цөөнгүй бий. Тухайлбал эртний энэтхэгийн гар бичмлүүд болон Аристотель, Платон, Геродот нарын бүтээлч Лусын дагны тухай бичсэн байдаг. Лусын дагны талаар хамгийн анхны домгийг эртний грекийн зохиолч Хомер өгүүлсэн гэдэг. Хомер нэгэнтээ Лусын дагнууд цаг хугацаатай хамт үүссэн хэмээн хэлсэн нь тэмдэглэгдэн үлджээ. Сонирхолтой дээрх сууднууд загсан хүнийг байж боломгүй байгалийн алдаа гэж огт үзээгүйгээр үл барам. Тэнгис далайн гүнд хүнд өрсөд өндөр хөгжилт соёл иргэншил байж магадгүй гэдэг санааг илэрхийлсэн байдаг. Тэр үеэс хойш дэлхийн олон улс орон газар нутгуудад өөр цаг хугацаанд Лусын дагин харсан гих тохиолдлууд бүртгэгдэн үлджээ. Америк ТV-г нээсэн алдарт Кристофер Колумб хүртэл Карибын тэнгисээр хайгуул хийж явахдаа хөөцөлдөн тоглож буй Лусын дагинсыг харсан гэж баталсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Түүний баримт нь одоо ч хадгалагдаж байдаг бөгөөд тэнд 1493 оны 1-р сарын 26-ны өдөр одоогийн Доминиканы бүгд найрамдах улсын ойролцоо Лусын дагин харсан хэмээн бичсэн байдаг. Кристофер Колумбын тэмдэглэснээр Лусын дагин усны үхэр эсвэл далайн амьтдаас үүссэн байх магадлалтай ажээ. Тэр Лусын дагныг дүрслэхдээ хөрөн өнгийн ширэн арьстай, бүхсэн бие нь бүдүүн загсан сүлтэй, эмэгтэй хүн байсан хэмээсэн байдаг. Хэдийгээр Колумб Лусын дагин харсан гэдгээ итгэлтэйгээр ярьсан байдаг боловч зарим хүмүүс үгүйсгэж зүгээр л түүнийг далайн үхэр андуурч харсан хэмээн үздэг. Бас нэгэн тохиолдол 17 дугаар зууны алдартай далайчин болох Ахмад Джон Смитэд тохиолджээ. Тэрээр Америкийн анхны колониг байгуулагдсан хүн бөгөөд шинэ газар нутаг нээхийн тулд дэлхийгээр нэг хэрэг хийсэж үтсэн байлаа. 1611 онд зүүн энэтхэгийн далайгаар аялаж явах үед гайхалтай үзэсгэлэнтэй эмэгтэй хүн уснаас өсрөн гарч ирснийг Джон Смит болон багийн бүх гишүүд нь хамтдаа харсан тухай түүхэн бичээс байдаг. Тэдний харсан бүсгийн биеийн бүслэхийнээс доош хэсэг нь яг загсных шиг байсан бөгөөд ногоон өнгийн урт үстэй байсныг онцлон тэмдэглэжээ. Джон Смитийн Лусын дагин харсан тухай энэ ярианд тухайн үедээ маш олон хүмүүс итгэсэн бөгөөд одоо ч түүний домогт итгэдэг хүмүүс цөөнгүй байдаг. Мөн Лусын дагин нь ойрхот орнууд Европ, Африк, Азийг хамарсан ардын аман захиалаас гаралтай гэх бөгөөд энэ үзэгсэлэнт амьтны тухай домог хуучаараа маш олон байдаг. Нэгэн домогт түүнийг эртний Ассириагаас үсэлтэй. Тэрээр өөрийн хайртай хүнээс санамсаргүй алснаар өөрийгөө Лусын дагин болгож хувиргадаг. Тэд заримдаа аюултай далайн давлгаа, шуурга, усан онгоцны живгтэй холбоотой байдаг. Өөр зохиолт тэднийг элгэмсэг дотн үр тариа хүртээдэг, эсвэл хүнд дурладаг хэмээн дүрсэлдэг. Лусын дагины эрийг Лусын эр гэдэг ба домогт Лусын дагинтай хамаатнууд хэмээн дүрсэлдэг. Хэдийгээр домогт Лусын эрс Лусын дагнасаа цөөхөн байдагч тэд ерөнхийдөө өөрсдийн эмгэгчингүүдтэйгээ хамт байдаг гэж таамагладаг. Лусын дагныг Лусын бурхан Ахилагийн охтууд байсан гэх домог байдаг. Тэдний нэрний утга нь сайхан царай, сайхан дуу хоолой, гайхалтай хөгжим, шидэд царай гэсэн үг гэж. Лусын дагнаас хөгжмийн гоо сайхныг орхисноор Италийн голын иргэн дагуу нууж далайчдыг өөрсдийн гайхалтай дуу хоолой, царай зүсээр татаж үхэл рүү түлхдэг байсан тухай домогт өгүүлдэг. Манай арт түмний дунд ч Лусын дагны тухай домог бий. Эрт цагт хөвсгөл нутаг элсэн цус шиг ангамл газар байжээ. Амьтаа бүхэн ангаж байсан тэр цагт нэгэн ядарсан эмгэн хүү хоёр усгайж яваад урдаа байсан чулууг санамсаргүй хавхалсанд бив гэнэт ус ориглон гарчээ. Тиймээс эмгэн хүү хоёр чандамн эрдэнэ болсон тэр сайхан усыг шүтэж амьдрах болсон байна. Удалгүй хүүн эрийн цэнд хүрч гоо үзэсгэлэнтэй Лусын дагинтай хайр сэтгэлийн холбоотой болжээ. Үзэсгэлэнт дагин хүү хоёр ориглон гарсан булгийн уснаас ууж шүнд бол болтол хайр сэтгэл халуун яриандаа умбож байгаад булгийн усыг тагалахаа мартжээ. Булгийн ус бургалсаар цэнхэр нуур цэлийн дав толгодын орой дөнгөж цухаж байвгэн. Гэтэл тэртээ алсаас 15 толгойтой атгаалжин хар мангас ирж нуурын усыг сорж эхлэхэд Лусын дагин сайхан хар гизгээрээ ганцхан шилбүртгэд
Хархуу хоёрыг дуулаг өмссөн Баатар ирээ болж атгаалчин хар мангастай ан ман үзэлцсээр даран сүнөөжээ. Эмгэн энэ үед нойрноос сэрэхэд цэнхэр нуур цэлэлцэн мэлтэж байсан бөгөөд хүүгээ усанд живж өглөө гэж сандарч мэгцэн тэрбээр их усан дундуур сэлэн зүтгэж арай ядан булгийн амийг чулуугаар таглаад амиа алджээ. Буурал эмгэн булгилж оргилсан тэр их усны ундрагыг таглаагүй бол хуурай газар гэж байхгүй болох байжээ. Хархуу усын дагн хоёр аюулт хар мангасыг дараад модтой жижиг толгой дээр гарч ээжигээ хичнээн дуудавч эргэж ирсэнгүй. Тиймээс хүү охин хоёр ээжийнхээ ачийг далайтай зөрлөж цэнхэрлэн цэлийсэн их нураа далай ээж хэмээн нэрлсэн гэдэг. Магадгүй бид хизээ нэгэн цагт хөвсгөл далайд жинхэнэ лусын дагн олж харах ч юм билүү. Ямар ч тач өнөөдрийн хүртэл лусын дагн байдаг уу? Эсвэл үгүй юу гэдгийг хинч яг баттай нотолж чадаагүй л байна. Мөн далайн нэрэг дээр бүх насаа өнгөрүүлсэн хүмүүс загасчны завин дээр төрж далайд ясаа тавьсан далайчид, далайгаар аялагчид гээд маш олон хүмүүс лусын дагныг бүхий л амьдралынхаа туш олж хараагүй л байна. Зарим хүмүүс лусын дагн байдаг байсан боловч устж үгүй болсон хэмээн үздэг байхад зарим нь энэ бол зүгээр л хүний төсөөллөөс бүтсэн оюун санааны амтан хэмээх нь бий. Тэгвэл шинжлэх ухааны үүднээс дүгнэлт хийж үзвэл лусын дагн нь үзэсгэлэнтэй сайхан байх боломжгүй гэдэг. Хэрэв үнэхээр хүн загас байдаг бол эвгүй төрхтэй, чихүүцмээр амтан байх ёстой. Усанд үстэй байх ямар ч боломжгүй. Тиймээс өсгүй, хөмсөггүй, сормосгүй тийм л амтан байх ажээ. Мөн хамрын оронд заламгаал байх ёстой. Хуруунууд нь хүнийг шиг салаа биш. Хоорондоо салстаар холбогдсон байх бөгөөд шүдэн махчин загасных шиг хоолоо зулгааж иддэг байх магадлалтай ажээ. Харин бидний өдөр тутам хэрэглэж буй захим ертөнцид лусын дагн дэлхий дээр оршдог харсан гих маш олон худал үнэн хэлж мэдэхгүй мэдээ мэдээлэл цацагцсаар байдаг. Америкийн Огайо мужийн Багстон хотын музейд загсан сүлдээ хачин амьтны зандашуулсан шаарил байдаг тухай Линкольн Кембрижийн их сургуулийн эрдэмтэд мэдээлж байжээ. Энэ амьтны бүслэхийнээс доошхон загас цээж хэсэг нь хүнийхтэй төстэй. Ус нь яг л эмэгтэй хүнийх шиг урт намирсан бөгөөд арьс шүдийг нь харвал яалтчгүй хүн гэмээр хэмээн эрдэмтэд мэдээлсэн байдаг. Эрдэмтдийн санааг хоёрдуулаад буй уг олдврыг 19-р зууны ихэр алсан гэдэг. Хачирхалтай энэ амтан ганцаараа биш, хостойгоо хамт олдсон бөгөөд 1982 он хүртэл Лондоны анагаах ухааны институтийн музейд хадгалагдаж байжээ. Харин одоо бүсгүйн Багстны музейд залуун тэрхүү газартаа байгаа тухайч мэдээлжээ. Судалгаа шинжилгээ хийхийн тулд хосыг дахин хамттан нэг газарт байлгах шаардлагатай болсон учраас хүн төрхтэй загсан залууг Багстон руу шилжүүлжээ. Мөн Египтийн нэгэн агуугаас лусын дагн байсан гэдгийг нотлох сүг зургуудыг олсон тухай мэдээлжээ. Уг сүг зургийг одоогоос 3000 жилийн тэртээ зурсан болохыг эрдэмтэд тогтоосон байна. Археологчдын үзэж буугаар агуун зургаас харвал загсан хүмүүс энгийн хүмүүстэй зэрэг оршиж байсан бөгөөд хүмүүс тэднийг агнаж устгасан бололтой хэмээн бичжээ. 2009 онд Израиль улсын далайн эргийн Кириат Ям хотод байгаль цаг агаарын сонирхолтой үзэгдэл болж аадар бороо орж аянга цахилгаан цахилж далайн усны их төрлөг болсон байна. Гэтэл орон нутгийн онцгой байдлын газарт нэгэн хүн далайн эргийн орчимд лусын дагн харсан гих дуудлага хүргүүлсэнийг тэд нэг их тоолгүй өнгөрүүлжээ. Гэвч түүний араас маш олон хүмүүс цагдаа болон онцгой байдал руу яг ижил шалтгаанаар залгах нь тэр. Ингээд цагдаа болон онцгой байдлын албаныхан далайн эрэг дээр очиж эрэг хавийг санаж үзэхэд ямар ч лусын дагн гарч ирсэнгүй. Улмаар лусын дагн харсан гэх мэдээ Израилийн хэвлэл мэдээллийн сүлжээгээр хурдацтай тархаж бүх нийтийн анхаарлыг татаад байлаа. Иймд хотын захиргаанаас лусын дагныг баримтжуулж гэрэл зургийг нь авч чадсан хүнд $1 сая шагнал өгнө хэмээн зарлжээ. Харамсалтай $1 сая эзэн болох хувьд тэдгээр хүмүүсийн хүнд нь ч тохиогоогүй ажээ. Сонирхолтой мэрэгжлийн лусын дагн болж жүжиглдэг жүжигчин бүсгүйчүүд байдаг. Австралийн иргэн Аманда Лебон бол мэрэгжлийн лусын дагн юм. Тэрээр төрөл бүрийн үдэшлэг цэнгүүн дээр лусын дагны үзүүлбэрээ толилуулдаг бөгөөд нэг үзүүлбэрээс $400-аас $1000, 7 хоногт дунджаар $5000 орлого олдог. Аманда тэрхүү лусын дагныхаа өмсгөлөө өмсөхийн тулд 30 минут зарцуулдаг ажээ. Мөн Линда Нуалберт хэмээх бүсгүйн бусдаас ялгарх онцлог нь тэр ямар нэгэн тайз болон студид зураг авахулдаггүй, зөвхөн далаа тэнгис зураг авахулдаг. Тэрээр дэлхийн өнцөг болон бүрээр аялал хийж, лусын дагны дүрд тоглож нэмэлт орлого олдог байна. Тэр 10,000 фунтын үнэтэй зориулалтын хиймэл сүлийг ашигладаг бөгөөд 35 метрийн гүнд шумбаж 5 минутын турш амьсгалаа хурааж чаддаг ажээ. Линдэн үргэлж лусын дагн болохыг хүсдэг байсан бөгөөд Холливуудын найруулагч Алан Холтонтой танилцсанаар хүсээ биелүүлж чаджээ. 16 кг жинтэй сүүл хийхийн тулд тэд 7 сар ажилласан байна. Дараа нь замагны тусламжтайгаар хайрц хийсэн бөгөөд хайрцаа силиконоор тогтоожээ.
Хүмүүс Линднийг мөн томоохон үдэшлэг шоунд дурж оролцолдог байна. Түүнийг далайд шумбаж байх үед далайн амьтад тойрч өнгөрдөг байна. Учир нь тэр бусад хүмүүс шиг амьсгалж хий гаргадаггүй. Маш хурдан сэлж чаддаг. Линдэн бүсгүй Палау хэмээх арлын Медус нууранд сэлдэг бөгөөд тэнд аврах загас байдаггүй. Энэ нуур 12,000 жилийн настай бөгөөд дэлхий дээрх цор ганц тайван сэлж болох нуур ажээ.